нэлээд үнэтэй өглөөний цай идсэн гэсэн үг. 10 хэдэн сая төгрөгний өглөөний цай уучлаа шүү дээ. Тэгэхээр яг гэтээ тэгж бодоод бол хэрэггүй жоохон. За амжилттай арилжаач эпизод 2 Ad Sensation. За өглөөний мэнд. За өглөөний мэнд. За арилжаа тавлаг өнгөрсөн 7 хоногт ямар хувьтай? За өнгөрсөн 7 хоногийн хувьд бол тэгэл нэлээд бас савлгаатай л өнгөрлөө. Тэгээ голд дээр бол ихэвчлэн доошогоо тренд рүү харсан 7 хоног байлаа. Тэгээ энэ 7 хоног нэг хайхтар хөдөлгөөн бол одоогор орж ирээгүй байна. Тэгээд өнөөдөр мөрцөө өглөө Ad Sensation харах гад одоо мэндэ битээр өглөөнийхөө уулзалтыг хийж байна. За мэндэ өнгөрсөн 7 хоногт тэр байна. За өнгөрсөн 7 хоногт яг нөгөө бичлэгнийхаа дараа дахиж нэг жоохон дөрмийн бас оролт дураараа айгу тим оролт хийгээд дансаа нэлээд доошоо унгаагаад тэгээ ер нь 7 хоногийн сүүл хэд ер нь айгу барьчлаа. Гэтэ ер нь л жоохон нэлээд эвгүүтүүлсэн. Тэгэхээр ч хоёулаа одоо ороод ганцны зүйлсээ ярилцаад чөлөөг Астэрсээ оролтоо хийсэн шүү дээ. Яагаад оролт хийсэн талаар бас уулзаад. Тэгээ өнөөдөр бол бас өдөөс хойш бол санхүү дээр очих ажилттай байгаа. За тэгээ тэн дээр очиод чи яв семинартаа сууж үзээд тэгээд ерөнхийдөө бас хэрэгтэй юм дээр ухаал гэж бодож байна. Шагштай. Тэр тонгодог болмоор байна газрууд. Өглөөдөлтэй бас нэг асуудалтай байна. Тэр уулзаад нэг 6-7 болоо уулзъя гэдэг нь донгоос газар амар ховор гэдэг кофе шоп. Өглөөний удамжинд нэг кофе шоп байдаг. Гэхдээ нэг жоохон нөхгүй те. Жоохон чимээ ихтэй. Тэгээ ажлын хэрэг гэхээр бас нэг гадуур өглөөний цай унгаагаас уулзчих хэрэг бид бол нэгдүгээр донгоос газар байхгүй хоёрдугаар өглөө төвчсээр идэлээ бид нэг баймс. Чөтөндөө. За битээр ямар ч нэг газар олоод өглөөний цайгаа уух гээд байж гин. За өнгөрсөн 7 хоногт мэндээгийн хувьд ерөнхийдөө бусдтайгаа ингээ хуваалцах юм бол нээлттэй ямар одоо алдаанууд гаргаваа. Өмнөх влог дээр бол нөгөө нэг арилжаанд орохгүйгээд байж байгаад өдрийн цагаар орсон байсан те. Тэгээ тэрнийхээ дараа нь бас дахиад нэг алдаа гаргасан. Тэр нь ямар алдаа байв? Тэр чинь юу лээ 3 дахь өдөр байлаа. Тийм байсан баг. Тэнгүүтээ 4 дахь 5 дахьт нь яг 5 дахьын орой нэлээ өдөөс шүүсэн юм. New York-аар эхлэв. Тэгээд нөгөө голдон дээр лонг орцсон байж гад өөдгөө дахиад доошлоод ирэнгүүт нь нэмээд тэгээд 0.105-аар орох гэжсэн нь андуурч нэг тгийг алч 0.15-аар ороод тэгээ яг миний орсон цэгээс доошоо бүр дан доошоо. Тэгээд баг тансныхаа талыг баг алдаад. Тэгээ сая 7 хоногийн ихэнд гайгүй барьж авал. Тэгээ одоо л баланстай буцаад яг нөгөө дахиад хийсэн зэг дээрээ дахиад л ирсэн л байж байна. За ямар ч гэсэн дансаа шатаагаагүй гэдэг бол ямар ч нэгдүгээрх одоо за гайгүй болж байна те. Гэхдээ яг нөгөө чиний тэр нөгөө лот ихтүүлсэн гэдэг дээр бол мэдээж анхлан суралцж байгаа хүмүүсийн хамгийн их алдаануудын нэг нь ерөөсөө лотон дээрээ ихтүүлж алддаг. Тэгээд эхний 1-2 хоног гайгүй ашигтай явж байгаа л одоо ашигтай явж ин болж ин гэд лото нэмдэг тийм асуудал байгаа. Тэгээ би чамд болохоор зөв өнөөдөр стандарт одоо яг ямар дансан дээр хэдээс хэдэн одоо дансан дээр ямар балансны дансан дээр одоо хэдэн лотоор юу н орбол тохиромжтой вэ гэдэг талаар өнөөдөр хоёулаа ярилцаад за тэгээд мөн өнөөдрийн өглөө одоо хөдөлж байгаа голдны хөдөлгөөнд бол анализ хийгээд одоогийн байдлаар бол яг позишн бол хасахтай явж гин өглөөний орсон оролт. Тэгээд наашаа ирэх гэж бас зөндөө нааш цааш болоод ерөнхийдөө тухтай харж чадсангүй. Одоо нэг жоохон тухтай хараад оролтоо үргэлжлүүлээд барих уу эсвэл стоп лосс цохиулаад гарах уу? Эсвэл стоп лоссоо аваад одоо тий жоохон барьж үзэх үү гэдэг ч юм уу. Тиймэрхүү маневруудын асуудлаа ярилцъя. Тэгээд чартн дээр хоёлоо ороод яг ямар лотон дээр ямар дансан дээр орох тохиромжтой байдаг гэдэг талаар жоохон ярилцъя. Окей. Let's go. За өнөөдөр голдны хөдөлгөөн дээр бол баг зэргийн анализ хийгээд за мэдээд бас дахиад хэлж ярих зүйлүүд байгаа. За дээрэс нь лотны хувьд ямар дансан дээр хэдэн лотоор орбол ер нь тохиромжтой байдаг вэ гэдэг талаар ярилцъя. Ихэнх ер нь бол
анхлан ийш орж ирж байгаа энэ зах зээл рүү орж ирж байгаа хүмүүсийн алддаг алдаа нь ерөөсөө хотон дээр алддаг. За тэгээд дансаж таад гэсэн үг. За эхний ээлжинд баланс дээр ярих юм бол ерөнхийдөө бол миний одоо хувийн л одоо өнцгөөс ярьж байгаа шүү дээ. За нэг 100-аас эхлээд ярьчих. За $100-оос $500 хүртэлх балансан дээр бол миний хувьд за голден дээр одоо зөвхөн пэр дээр биш голд дээр их хвчлэн монголчууд арилждаг. Тэгээд ер нь бол голд дээр яриад явчих гэж бодож байна. За $100-аас $500 дансан дээр жишээлбэл Мэндигийн хувьд голд дээр хэдэл дотор орбол юм тохиромжтой гэж бодож байна. Миний хувьд л одоо нөгөө сүүлийн үед анзаарсан юм гэдэг юм бол голден дээр ер нь лот багтана гэж байдаг юм лээ. Нөгөө гол нь хідэн пипний хөдөлгөөн авах гэж энэ тэрнээсээ хамаарал тэрнээс 0.100-ны 1 ч байна уу 0.2 ч байна уу ер нь бол лот багтана гэж байдаг. Ер нь бас нөгөө хитрхи савлгаатай волюм ихтэй болохоор 0.1 ч байсан болдгол юм байлээ. Тий. Чимээ хангалттай л байдаг. Миний хаар бол $100-оос $500 хүртэлх дансан дээр за нэг 0.1 лотноос ахуулаад за макстай бол 0.3 лот хүртэлх лотоор л одоо дээдлэлтэй орбол ерөнхийдөө бол одоо болно гэж үздэг. За энэ бол зөвхөн голден дээр тий. За $100 баланстай бол 0.1-ээр дээшгээ нэг 0.1 2 хэлбэлцээд за $500 хүртэлхтэр бол нэг макс 0.3 лот хүртэл ороход ерөнхийдөө хангалттай гэж үзсэн. За тэгээ энэс дээшлээ за Мэндигийн дараагийн одоо түрүүний өнгөрсөн 7 хоногт эхэлдэг балансан дээр жишээлбэл ярих 500-аас те 500-аас за $1000 хүртэлх дансан дээр жишээлбэл 0.3-аас 0.6-гийн хооронд орох юм бол ерөнхийдөө макс нь 0.6 гэсэн үг. Тэнгүү чи энэ дээр жишээлбэл 0.15 гэдэг чинь одоо баг 10 дахин их лотоор орсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр угаасаа дансны тал хувь чинь шууд алдах. Яг нөгөө миний хийдсэн нөгөө харилцаа нөгөө барьжсэн эрсдлийн менежмент энэ чинь бүр шал өөр болоод бүр ингээд бүр банк гээд бүр хамгийн оронгороо ирээ бүр паникэнд ороод тэгээд дансныхаа талыг штаад. Тийм тэгэхээр 10 дахин их лотоор орсон юм ч угаасаа тийм зүйл болох нь угаасаа тодорхой шүү дээ. Тэгэхээр ер нь бол макс 0.6 лот хүртэл ороход ерөөдөө хангалттай байдаг бахна. Энэс хэрвээ ихтүүлчих юм бол одоо барьж байгаа пипс бол эрсдлийн хувьд бол жоохон эрсдэлтэй болоод эхэлдэг гэсэн үг. За өнөөдөр голдны хөдөлгөөн миний хувьд яах гэж байна вэ гэхээр одоо 10 цагийн хөдөлгөөн бол яг орж ирж байна. За 10 цагийн хөдөлгөөнөөс би голдыг энэчнээс дээшээгээ гэж хараад байгаа. За дээшээгээ нэг эхний ээлжний таргет бол нэг 3255 56 хүртэл ерөөдөө харч тийм үү гэсэн тийм төлөвлөгөөтэй сууж байна. За тэгээ одоогийн байдлаар бол орсон цэгээс бол хасагтай явж байна. 3256 хүртэл 55 56 хүртэл ерөнхийдөө нэг нийтдээ нэг 180 орчим пипний хөдөлгөөн бол байна. Тэгэхээр өглөөний одоо энэ хөдөлгөөн дээр 180 пип хэрвээ хоёул авчих юм бол бас хөрх ашигтай гараад ирэх боломжтой харагдаад байна. Гэхдээ эргүүлээд эрслээ бас бодох хэрэгтэй. Хэрвээ нөхцөл байдлыг эвгүүтлээ гэхэд шууд стоп лоссоо сунгаж барихгүйгээр бол одоо ахуулаад гарах хэрэгтэй. За зарим тохиолдолд миний хувьд жишээлбэл за нэг яг цагаа харж агаад эрсдэлтэй кил зонуудын үеэр бол стоп лоссгүйгээр орж агаад гараараа менежмент хийх тохиолдол байдаг. За тэр нь гэхдээ тодорхой одоо мөнгөний лимиттэй байдаг. За энэ чинээс дээшээ хитрээд ороод ирэх юм бол шууд позишн хаана гэдэг тийм байдалтай. Яагаад тэгдэг вэ гэхээр яг зарим кил зонуудын үеэр эсэл тавьчихаар дөнгөж шүргээд эсвэл үнсчээд яваад өгөх тохиолдол маш их гардаг. Тэрийг өнгөрөөгөөд за үнэхээр яг одоо хөдөлгөөн хүчтэй орж ирээд одоо тий нөхцөл байдлаас хамаарат орж ирэх юм бол шууд тэр дор нь одоо хаах сэтгэл зүйтэй босныхоо дараа гэхдээ эсэл авах хэрэгтэй. Эхний ээлжинд сэтгэл зүйн тогтоогүй байгаа алдагдлаа харсаар гоод явуулцдаг болвол ерөөдөө эсэлээ тавиал арилжаанд оролцох хэрэгтэй гэсэн. За тэгээд үргэлжлүүлээд голден дээр өнгөрсөн одоо хөдөлгөөнүүдийг тайлбарлаад жоохон ярилцах юм бол за энд тэ нэлээ эвгүй орж ирж шүү хөдөлгөөн. Тийм. За ямар ч сан харж байгаа таргет бишээ ерөнхийдөө эцсийн таргет лов төвшин бол минийх өнгөрсөн 7 хоног өчигдрийн одоо Нью-Йоркийн хөдөлгөөн дээр тогтсон ловыг ерөнхийдөө бол анзаарч харж байна. Тийм чинээс хитрэх юм бол ер нь шууд хаана. За өмнөх одоо өчигдрийн хөдөлгөөн дээр жишээлбэл ярилцаад 3200 тийм 25 гэсэн үг. За одоо минийхаар голд дээр ямар төлөвлөгөө ажиглагтаад байгаа вэ гэхээр
хоёр сонголт байгаа. За эхний сонголт нь гэх юм бол шууд энэ хөдөлгөөн маань доошоо яваад за өнгөрсөн 5 сарын 1-нд тогтоосон энэ ловыг бол шууд тэр жигтэйгээ аваад бүр 3160 70 руу унд шууд орж ирэх боломжтой. Ерөнхийдөө би энэ уналтын хөдөлгөөнийг бол хүлээж байгаа. Одоо чиглэл нь доошоо гэсэн үг. Гэхдээ яагаад бай ороод байгаа вэ гэхээр дээшээ нэгдэх өдөр нөгөө айгүй том гаптай нэгдсэн шүү дээ. Шууд зах зээл орж ирээд. Тэгэхээр эхний ээлжинд яг пул бакийн хөдөлгөөн маань одоо нэг жоохон засварын хөдөлгөөнд ороод ирсэн учраас энэ хөдөлгөөн маань үргэлжлээд нэг жоохон дээшээгээ эхэлж нэг орж ирчээд ингэж орж ирчээд тэгээд доошоо орж ирэх юм болов гэсэн л юм хөдөлгөөтэй. Гэхдээ ерхий чиглэл нь бол доошоо. Гэхдээ нэг дунд нь мэдээж day trader учраас багасаа пул бакийн correction хөдөлгөөнүүдийг бол бас барих боломжууд байдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг хоёулаа өнөөдөр барьж авах гээд байна гэсэн. Тэгээ өглөөний Аз дээр энэ хөдөлгөөн маань ороод ирчүүл их сайн байгаад байгаа. Өчтөр CPI гарсан үзсэн үү? Харсан уу? CPI өчтөр ах төр хөдөлсөнгөө багш тий. Тий, ер нь бол нэг хөдлөөгүй. Хүлээсэлтээс ер нь доогуур гарсан мөртлөө. Тий, яг долларын хувьд бол муу мэдээ гарсан. Доллар өөрөө унсан. Гэхдээ голд бол нэг ах төр өсч чадаагүй барьцсан. Тэгээ ер нь нөгөө нэг Америк болон Хятадын тарифын асуудлын хилцээрүүд тий 90 хоног тий шийдвэрүүд одоо жоохон нааштай гарсан учраас индексүүд бол өсөөд за долларын ханш бол бишээ голдын ханш бол ерөнхийдөө доошоо унах төлөв рүүгээ орсон байгаад байгаа. Тэгээд тийм асуудлууд гарсан. Тэгээ өчтөр CPI мэдээ энэ төр бол нэг нөлөөсөнгүү. За өнгөрсөн 5 дахь non farm-ийн мэдээ бас нэг нөлөөлөөгүй. За тэгэхээр ер нь бол голдыг эцсэн еврогоо индексүүд хэрэгдсэн байна. Индексүүд за харъя л да Nasdaq бол дэше өссөн харагдчихсан тий. Шууд өссөн үү тий. Шууд Нью-Йорк дээр бол угаасаа өсөлттэй явж ирсэн. Тэгэл тэр өсөлтөө тэр чигт барайл одоо хөдөлсөн. Тэгээ индексүүд дээр нэг анхаарах юм гэх юм бол ерөөсөө л үндсэн тренд одоо нэг бодоод авах шаардлага байхгүй. Угаасаа индекс дээр дандаа дээшээ байдаг. Одоо weekly дээр том цагийн time frame дээр ингээд тавь харах юм бол ер нь л дандаа дээшээгээ. Тэгэхээр эн чинь нөгөө өөрөө Nasdaq болоо US 30 S&P 500 чинь дандаа топ компаниудын нэгдэл одоо юм индекс учраас ер нь л болж өгвөл ер нь өсөлттэй байдаг. За доктортой компаниуд гэсэн үг. За саяны одоо гинт Трампын гаргасан шийдвэрүүчиг тийм тарифын хүнд асуудал эсвэл ковидын асуудал ч гэдэг юм уу ийм өвчин зовлон тахал эсвэл ийм том улс төрийн мэдээ гарчихгүй л бол ер нь л өсөлттэй явж идэг гэдээ ойлгочиход бол болно. За тэгээ энэ дээр голцоо бол бай арилжаанууд л нэгт илүү ер нь бол тохиромжтой байдаг. За хоёулынх нь голдны арилжаа юу болж байна? За би бол энэ зооноос бол нэг доошоо орж ирэхгүй л өсчих болоо гэж бодоод байна. Энэ лов төвшинг бол авчих юм бол ер нь тэгээд жоох хэцүүтэй явчихна. За одоогийн байдлаар Pibo төвшин дээр яг голден зон руу бол орж ирж байна. Тэгэхээр миний хувьд бол үргэлжлүүлээд жоохон харъя гэсэн тийм бодолтой байна. За энэ дунд бас имбаланс буюу fair value gap ороод ирчихсэн учраас энийг нөхөлт хийгээд Pibo-гийн голден зоноос бас дээшээгээ одоо өсөлт ороод ирэх магадaltaй. За тэгээ таргет гэх юм бол ер нь бол өчигдрийн буюу одоо нэг өчигдөр тогтоосон Лондон дээр тогтоосон энэ хай хүртэл иргэд харцгаад ер нь бол болох юм. Эцсийн таргет нь. За энэ Pibo хас 27 төвшин дээр таарж байгаа. За ер нь тэгээд мэдээ liquidation гэдэг зүйлийн талаар хэр ойлголттой байдаг вэ? Liquidation одоо нөгөө жижиг арилжаачтай нөгөө авах зарах захиалга тий. Тэдрийг нөгөө liquidation хамна гэж байдаг шүү дээ. Би бас яг нарийн ойлголт юм ба. Гэтэ ер нь бол нөгөө одоо монголоор юу гэдэг вүлээ? Тэгээ хөрөх чадвар гэдэг шүү дээ. Би яг ингэ хэлчих үгүйт яг үлдэх юм байна. Тийм тэрийг гэхдээ хүмүүс нөгөө нэг бас зарим буруугаар ойлгоод байдаг. Тэгээ энэ контентоор бас дамжуулаад бас тайлбарлая. Тэгээ тайлбарлахыг одоо энэ чинь миний өөрийн зүгээс л одоо бас ойлголт байгаа. Зарим хүмүүс өөрөөр ойлгож ич бас магадгүй. Гэхдээ минийхээ буруу ойлгосон байж магадгүй. Тий. Тэгэхээр ямар ч юм liquidation гэдэг зүйл бол ямар нэгэн одоо энэ валют ч бай, хөргийн зах зээл дээр байгаа зүйлийг хөрөх чадвар буюу хөрөх чадвар өндөртэй ослууд нь ерөнхийдөө юм өндөр савлгаатай байдаг. Ерөнхийдөө хөрөх чадвар гэдэг нь авах зарах захиалгууд их байна гэдээ ойлгочих хэрэгтэй. Тэгэхээр мэдээж одоо жишээлбэл голдыг голдон дээр чи явахад голдыг унаад одоо ингээд зарж штэ энэ хүмүүс чинь ингээд доошоо сэл захиалгууд орж ирж байна. Тэгээ энийг
зарж ийна гэдэг чинь мэдээж энэ дээр худалдаж авах байгаа хүмүүс байж ич тэнд зарлалт үүсэдэж шүү дээ. Тэгэхээр тэрийг л яриад байна гэсэн. Тэгэхээр liquidation өндөртэй зон гэдэг нь юу вэ гэхээр авах зарах захиалгууд ер нь бол их төвлөрсөн тэр үнийн бүсийг л нэрлэдэг байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө нэг монголчууд жишээлбэл монголчууд яг та ерөн зүгээр арилжаа эхлэн анхлан суралцж байгаа хүмүүс SMC ялангуяа ICT ингээд ерөнхийдөө энэ зах концепт руу орж ирж байгаа хүмүүсийн буруу ойлголт нь юу байдаг вэ гэхээр stop loss хаант хийх буюу одоо манидийн stop loss-ыг нэг нөхөр орж ирээд аваад байгаа юм шиг төсөөлөд байдаг байхгүй. Тий. Тэгэхээр эн чинь одоо нэг Батагийн ч юм уу Миндэгийн чиний одоо stop loss-ыг харж хүлээж агаад аваад байна гэсэн ойлголт бол байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр нь цаанаа бол юу явагдаад байна вэ гэхээр за энэ хэсэгт ч юм уу те энэ хэсэгт нэг юм захиалгуудын одоо нэг юм төвлөрсөн зон liquidation байна. Тэгэхээр энэ дээр ханш ирснээрээ одоо энэ ч сая уналт орж ирээд зарлалтууд явагдаж штэ. За энэ зарлалтууд явагдаад тэнгууд доороос нь одоо шилбэл энэчээс өсөж чинь гэж бодоход энд худалдан авах гэж байгаа хүмүүсийн маш их одоо пассив ордерууд буюу лимит ордерууд энд байрч чинь гэсэн үг байхгүй. За энэчнээс хүмүүс унж орж ирээд зарлалт үүсгээд аншиг унгаалаа. Унгаагаад ирэнгүүд энэ имбаланстай зон дээрээс жишээлбэл 3235 хавцаанаас пассив ордерууд буюу им лимит ордерууд хүмүүс өгсөн байдаг. Одоо энэчнээс энд ирүүл би худалдаж авнаа гэсэн тийм нэг юм захиалгууд байдаг гэсэн. Тэгээ энийг бол нарийн харахыг хүсэх юм бол чи одоо жишээлбэл footprint буюу order flow руу илүү суралцах хэрэгтэй. Тэгээд давхар volume болон order flow footprint-ийг харж иж захиалгуудын тэр одоо DOM гэж ярьдаг desktop market ч юм уу тэр яг орж ирж байгаа захиалгуудын төвшингүүдийг бол харах боломжтой байдаг. Тэгэхээр энэ энгийн чартнаас жишээлбэл харагдахтаа имбаланстай зон ч юм уу эсвэл ямар нэгэн order block болж одоо бид нар гандлаас уншиж хараад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол хамгийн чухал нь тэр liquidation өндөртэй байгаа тэр зоныг л ерөөхдөө олж илрүүлэх. За тэгээд яагаад өнгөрсөн 7 хоног өчигдрийн одоо high түвшин хүртэл хараад байна вэ? Одоо таргет нь те. Энэ нь өөрөө бас учиртай. Ер нь бол liquidation хамгийн их өндөр байдаг одоо түвшингүүд гэх юм бол өнгөрсөн 7 хоногийн одоо high буюу low түвшингүүд, за өчигдрийн high low түвшингүүд эсвэл одоо маш их захиалгууд цугларсан байгаа одоо энэ range ч юм уу те эсвэл нэг юм нэг тодорхой түвшинд юм одоо ингэж ханш range-лэгдээ явцсан байдаг шүү дээ. Тэрний дээд доод түвшингүүд ч юм уу те. Яагаад тэгэхээр одоо жишээлбэл нэг юм range одоо зон үүслэе гэж бодоход ингээд энэ яагаад ингэж гарч ирээд байна. За одоо жишээлбэл нэг ийм range зон үүслэе гэж бодоход энэний дээд доод түвшингүүдэд дандаа захиалгууд тий. Тэнгүүд эн чинь өөрөө жишээлбэл энэний бай орж байгаа хүмүүс энэний доохон талд стоп лоссоо тавьж байгаа эсвэл одоо заръя гэдэг одоо гарьяа арилжаас гарьяа зарьяа гэсэн захиалгууд өгсөн байгаа. Тэнгүүд энэ доотлоос нь бас шууд одоо нөгөө нэг breakout стратегитэй хүмүүс буюу сэтгэлээд ороод ирэнгүүт нь шууд арилжаанд сэл ордог хүмүүсс байгаа. Энэчнээс бай орж байгаа хүмүүс ч байгаа те. Тэгэхээр энэний хоёр талд маш их хэмжээний liquidation буюу тэр хөрөг чадварын тэр захиалгуудын ордерууд цугларсан байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энийг зарим тохиолдолд ханш бол маш хүчтэй сэтэрч орж ирж ирсэн фейк аут хийгээд буцаж орж ирээд ингэх тохиолдол байдаг. Энэ юу болж нөө гэхээр энэ дээр нь маш их хэмжээний одоо нөгөө том өнгөтэй хүмүүсийн зарах захиалгууд бас байж байгаа гэсэн. Эсвэл доороос орсон хүмүүс типигээ аваад буюу ашиг аваад арилжаанаас гарч ийн гэсэн. Ерөнхий ингээд харахад бол яг нөгөө SMC-ийн хүмүүсийн ярьдаг шиг нөгөө stop loss hunting гэдэг шиг л яг л зүгээр яг авчаал явчихдаг үү гэдэг тийм. Яг албаар авч байгаа. Тийм, албаар авч байгаа юм чи. Тэрний яг зүгээр тэнд liquidation зоонууд маш их төвлөрдөг учраас л одоо тэгж зүү татаад орж ирж байгаа нь авж байгаа юм шиг харагддаг ч гэдэм юм те. Түүнээс биш энгийн лог ухаанаар бодсон ч гэсэн ер нь бол GB2-ийн stop loss-ыг нэг тэнд нэг нөхөр авах гээд байж нэ гэж бол байхгүй. Тэгэх юм бол энэ ч өөр scam business болж байгаа юм гарах зээл тийм байна. Тэгэхээр одоо хоёулынх нь хүлээлтийн дагуу бол gold маань дээшээ өсөлтийн хөдөлгөөн энэ стратеги энэ одоо нэг structure буюу энэ бүтцийг хадгалаад одоо чи энэчнээс ингээ харах юм бол ямар яг одоогийн энэ өчтөр уржигдэр хоёрын одоо бүтц дээр анзаарах юм бол дээшээ өсөлт орж ирлээ, унлаа, өслөө унлаа тийм үү. Энд дахиад өсөлт орж ирж байна. Гэхдээ нэг хэсэг энд нэг юм range маягийн хөдөлгөөн орж ирж штэ. За магадгүй энэ доошоо орж ирж байгаа хөдөлгөөн нь яг нөгөө нэг range fake out хөдөлгөөн байж болно. За тэгээд үндсэн PIBO-гийн түвшингээс дахиад дээшээгээ таргет энэ хүртэл явах боломжтой гэсэн юм таамгийг л price action буюу яг энэ бүтцийн хувьд би гаргаад байгаа байхгүй. Тэгвэл нөгөө higher low higher явж байгаа юм шүү дээ. Тий. За тэн дээр нэмэгдээд одоо энэ би чамд өнгөрсөн 7 хоногт энэ сешнүүдийн цагийг тайлбарсан шүү дээ. За энэ Азийн бирж, Лондонгийн бирж, Нью-Йоркийн бирж гэдэг тусад нь би бол биржээр нь ялгаж хардаг. За ингэснээр бол өглөө
хэдэн цаг болж ийн яаж ийн гэдэг юм байхгүй шууд чартан дээр одоо биржүүд нь харагдчих ивэл надад амар байдаг гэсэн. Гэтэ энэ бол яг биржүүдийн цаг гэхээс илүүтэйгээр Азийн бирж болон Лондон, Нью-Йоркуудын хамгийн волюм өндөртэй зоонуудыг л одоо тэмдэглэсэн байгаа шүү. Одоо яг тэдэс тэдийн хооронд гэдэг юм. Түүнээс биш эн чинь ингээд 24 цаг давхцаал явж байгаа шүү дээ. Ерөөдөө бол. За тийм байна. За тэгээд одоо юу болохыг хэдүүлээ бас хараад хүлээж л бай. Ямар ч энэчнээс бол лонг оролт төлөвлөсөн байгаад байгаа тийм. Энийг тэгээд ингэсгээ тавьчих та. Хэр бэлттэй байна. Өнөөдөр өглөөний стратеги маань хэр бэлттэй нэгдийг бас блогийнхоо дунд хэсэгт бас харуулад байлаа. Явчвал илүү бодиттой юм болов уу гэж бодож байна. Одоогийн байдлаар миний ордерлаа нэг хасах 1600-ийн алдагдaltaй явж байна. $1600. Тэгэхээр нэг иймэрхүү явж байна гэсэн үг. За тэгээд өглөөний Азийн бирж дээрх оролт яг жоохон одоо баг зайд жоохон скалт маягийн оролт байсан учраас өндөр лотоор орж байна. За тэгээд мэдээж гэхдээ миний максимум алдагдал өнөөдөр хэрвээ Аз дээр доошоо хоёр орж ирэх юм бол нэг $2000 алдах юм лимиттэй байгаа. За $2000 хэрвээ илүү гарах юм бол болохгүй гэсэн. Тэгэхээр стоп лоссыг $2000 дээр буюу энэ бүтцийн доохон талд нь тохируулаад лотод харуулад орцоо гэсэн. Тэгээ чиний хувьд ч гэсэн одоо нэг дансныхаа макс та нэг 5%, 3-5% байх төлөвтэй бол яг рил дансан дээр бол бодтой. Түүнээс биш яг 0.5 1% энэ чинь бол бас хэтэрхий хайда. Одоо бодит байдал дээр бол $1000 энэ төр багтаад идэв шүү дээ. 1% хүмүүсээр тэр үстэй бас. Ер нь бол юу гэж бодож чинь 1% гэдэг чинь бас амар юу гэдэг юм аа. За $100 одоо монголчуудын ихэнх нь одоо тий $100-оос эхэлдэг шүү дээ. Ер нь бол тий анх сурж байгаа хүмүүс. Тэгээд тэнгуүтээ $100-ын 1% гэхээр чинь $1 ашигтай арилжаа тий. Ашигтай биш алдагдaltaй. Тий алдагдaltaй арилжаа. Тэнгуүтээ ашиг нь $3. Тэгж явахаар тэгээ $2-3. Тэгж явахаар жоохон сэтгэл зүйч тэр өөрийнх нь тэр тухайн хүний одоо тий хүсэлтч тэр ерөөсөө зөгцдгөө дээрэс нь хизэж тэгж хийдэг хүн байдгүй болохоор ерөөхдөө жоохон дээгүүр эцэн л дээр болоо гэж боддог. Тийм тэгээд яг хав тэр нь бас нэг алдагдал хүрэх одоо шалтгаануудын нэг л дээ өөрөө. Одоо хангалттай балансаар эхэлж чадахгүй бага балансаар эхлэнгүүтээ дансныхаа бараг 50-60% нэг арилжаан дээр гаргаад ирэх гэдэг чинь өөрөө бас жоохон тийм одоо тийм зохистой зүйл бол биш. Тэгэхээр яг $1000 дээр одоо чиний хувьд жишээлбэл миний бодлоор за нэг максимум риск нь шүү. Максимум риск нэг 3-5% байх тал болчихно гэж үзээд байгаа. Тэгэхээр нэг $40-50, $30-50 ч юм уу те. Тэгээд ашиг бол яг нэг $100-100 бас байж болж байгаа байхгүй тийм. Тэгэхээр тэгээ хэр мэдлэг ур чадвартай байгаа вэ гэдгээс бас хамаарна. За тэгээд 100-аас доош долларын баланстай хүмүүс төр бол ер нь бол эрсдлийг барих, менежмент хийх ямарч боломжгүй. Ер нь бол тэрэн дээр. Тийм болохоор би 1000-аас эхлэе гэсэн тийм юу тавьсан байхгүй. За одоо тэгээ хоёулаа өглөөнийхөө цайг жоохон уугаад жоохон чил хийж агаад чартаа бас хараад хэр одоо дээшгээ явах нь доошоо явах нь алдагдал авах нь ашигтай ажиллах нь хэрвээ алдагдах юм бол одоо миний хувьд жишээлбэл өнөөдөр Монгол мөнгөөр 8 сая гаруй төгрөгийн алдагдлыг өглөөний цайн дээр авах гээд байна шүү дээ. Тэгэхээр бас алдчихмааргүй байна. Тэгээ харъя. Окей. За тэгээ let's see. Яа, харж сонсороо гад. Хүч ирлээ. Гарч нэг кофе болж байна. Бид нь бол хөдөлгөөн дэх яхтар орж ирэхгүй. Гэхдээ бид хоёрын орсон зүгээс эсрэг тийшээ бараг нэг 50 минут сурч ирсэн байна. Одоо нэг 12 хүртэл ямарсан харъя гэсэн бодолтой байна. За одоо ингэ харах юм бол 30 минут дээр жишээлбэл өмнөх яруулынхоо доод түвшний эдсэн юм шиг орж ирж ирсэн татаад гаргаж байгаа. Тэгээд яг энийг ликвидашн үгүй юу ликвидашн явагдаж байна уу гэдгийг зөв ганц стикийн түвшинд яг price action-д яаж мэдэх вэ гэхээр ер нь бол хөвчлэн ингэ зүгээрээ одоо доош fake out хийсэн байдаг. Тэгээд ерөнхийдөө лааны биеэр идэхгүйгээр зүгээрээ fake out хийгээд одоо эвдрийг өгсөн үг. Тэгээд ойлгох яриадсан нөгөө тэгэхээр энийг л яг одоо нөгөө скалууд одоо доороос авагдаад дэшиг явах магадaltaй. Эсвэл Нью-Йоркийн yorol байж бол нэг бол энэ өчтөрийн бүр үндсэн лов ханш гэсэн хоёр таргет байгаа байхгүй доошоо. Тэгэхээр энэ хоёрыг одоо жишээлбэл хальтаа ажиглаад энэ хоёр түвшнээр иргүүд ликвидашн автлаа гэж үзээд жилийнхэн даваа дэшиг орох. Тэгээд скал өгч нөхсөг. Одоо байдлаар бол яг хасагтай явж байна. Үргэлжлээд дэшиг хэрэг үзүүлж орох юм бол өчтөрийн хай түвшнэртэл явах магадaltaй. За битээр өглөөний орсон оролтоо стил барьсаар байна. Тастай
Тэгтээ дээшгээ явж байгаа. За одоо бол санхүү эдийн засгийн сургууль дээр XM Broker-тэй хамтарсан семинар бол орох гээд энд бэлтгэл ажил явж байна. За тэгээд нийтдээ бол нэг 100-аас 150 оюутан хүрэлцэж ирээд арилжааны талаарх одоо юм семинарыг бол анх удаага их сургууль дээр бол хийж байна. Тэгээд сонирхолтой болох байх гэж найдаж чинь семинар дуусгаад бас арилжаа маань ч гэсэн өглөө орсон арилжаа нь явчих болоо гэж бодож байна тийм. Ямар ч сан миний удирдлагын дор орсон арилжаа учраас би одоо битгийгээр одоо орг гэж хажуудлаас нь хэлж байгаа учраас тийм айхтар одоо буруу зүрх хийсэн юм гэж бодохгүй байна. Одоогийн байдлаар хасагтай явж байгаа ч гэсэн өдөр Лондон өнгөрөөд бол нэмэгтэй явчих болоо гэж бодож байна. Сандарсан. За манай XM Broker-ийн одоо юу лээ клиент хариуцсан ахлах дараа хүрэлцэн ирсэн байна. Тэгээд XM Broker-ийн өнөөдрийн семинар дээр дараа битээр хамтарсан ерөнхийдөө семинар хийнэ. За дараа их сургууль дээр анх удаага семинар хийж байна. Ер нь ямар хөө сэтгэлтэй. Тэгээд ерөнхийдөө одоо ингэж бас бид нар бас оюутнуудаа тий санхүүгийн мэдлэг олгохоос гадна хэрхэн одоо өөрийнхөө санхүүг бас зөв зарцуулах тий тэр боломжийг бас нээж өгж байгаа гэж харж байна. Бас оюутнууд бас идэвхтэй оролцоорой гэж хүсэж байна. Тэгээ ямар ч сан эхний ээлжинд бол багш нартай яриад нэг 100-аас 150 оюутан бол бүртгүүлсэн байгаа юм байлээ. Тэгээд ер нь Монголд санхүүгийн зах зээл болон тэр тусмаа арилжааны одоо салбар хэр их одоо хөгжиж дэлгэрч байгааг бол энэ видеоноос харах боломжтой. Анх удаага одоо их сургууль дээр аль бивсны юм семинарууд тавьж байна. Тэгээд өмнө бол ловер scam гэдгээр нь авдаг гэсэн бол одоо оюутнууд ч гэсэн өөрсдөө багш нартайгаа нийлээд семинар одоо аваад ингээд явж байна гэсэн үг. За тэгээд тийм санхүүгийн оюутнууд гэдэг утгаараа бас өөрсдөө ингээд аль хэдийн арилжааны талаар сурчсан мэдээлэлтэй болчихсон. За тэгээд зөв талаас нь ойлгоцсон. удахгүй бас лайв тэмцээн зохиох бодол байгаа. Санхүү эдийн засгийн сургуультай хамтраад. За тэгээд энэ бол онлайнаар биш лайваар танхимаар одоо яг батл маягаар явагдахын тэмцээн бас зохиох талаар ярилцж байна. Тэгээд семинарын дараа уулзаад арилж байгаа эргээд харцгаая. Энэ салбарыг бол ойлгох хүн яг одоогоос нэг 5 6 7 tomorrow. За hi guys. За өчтөр бид хоёр санхүү дээр семинараа тавьчаад өглөөний орсон оролт маань юу боллоо? Алдсан. Лос. За лос болсон. Голден дээр бол бай оролт шалгаад би за $3,000 орчим доллар миндээ 150 доллар алдсан тий. За алдагдал бол байх юм аа гэдгийг бол ойлгосон өчтөр тий. Зураглал болгон угаасаа зөв явахгүй. Тэгээ байн алдна гэж байхгүй, байн олно гэж бол бүр байхгүй. Тэгэхээр тэрийг бол ойлгосон өчтөр нэг тийм хичээл болсон. Тэгээ өнөөдөр болохоор бид хоёр өглөө нь дахиад уулзаад оролтоо хийчээд тэгээд талбай дээр чагсаал болж байгаа гэд бас залуу хүнийхээ хувьд бид хоёр бол бас оролцох гээд энд ирчээд оройн ажил руу явъя гэд байж гэн. Тэгээд орой очиод өнөөдрийнхөө оролтын талаар тайлбарлая. Өнөөдөр бол зааж байгаа би оролтоо хараадах. Өнөөдөр голд дээр дахиад хүлээж аваад бай оролт орсон. За одоогийн байдлаар ашиг болвол нэг иймэрхүү байдалтай явж байна. $3,600 ашигтай. За мэндээ бол бас нэг $100 ашигтай явж байгаа. Өчтөрийн алдагдлыг ямар ч нөхцөн байгаа. Тэгэхээр орой очиод арилжааны талаар яагаад энэ оролтыг хийх болсон, өчтөр ямар алдаа гаргаад лос авсан гэдэг талаар бас товчхон танилцууллаа guys. Тэгээ ерөнхийдөө залуу хүмүүсийн хувьд бас иймэрхүү чагсаал цуглаанд оролцоод болохгүй байгаа юмнуудыг бас ингээд хэлээд нийгэмтэйгээ бас ер нь бол нийгмийн үйл ажиллагаанд оролцож явах хэрэгтэй шүү. Тэгээд залуучуудаа ирж оролцохыг хүсэж уриалж байна. За бид тэр ажил дээр орж ирээ сууж гин. За сая жигсаал дээр бол хэсэг оролцож байгаа бороо энтер ороод бол тэг хүрээд ирлээ. За өчтөр болон өнөөдрийн одоо хоёр хийсэн арилжааныхаа талаар таадтай бас товчхон танилцуулаад ревю хий гэж бодлоо. За одоо энэ чартнаас хэдүүлээ харах юм бол за өчтөр мэдээж ярьжсныхаа дагуу бол энэ дээр бол арилжаанд бай арилжааны боломж гээд гарч ирсэн гэж шалгасан. За яагаад шалгасан бэ гэхээр энэ пул пакийн бүтцэн маань өөрөө дахиад нэг дэшиг хөдөлгөөн орж ирэх юм болов уу гэсэн байдалтайгаар за өглөө Азийн бирж дээр 100 гаруй пип барих гэж арилжаанд бол орсон. За тэгээд доошоо харж исэн чинь унаад ороод ирэхээр окей рискийн орд гой гарч ирж байгаа гэдэг арилжаанд орсон. За гэтэл бол дэшиг жоохон өсч орж ирж байгаад өчтөр яаж байгаа санхүү дээр семинар дээр орж исэн. Тэгээд яг семинараа дуусгаад гэрлэгөө харж явах явцд бол стоп лосс зогсон. За энэ чинээс мэндийн хувьд одоо яг энэ арилжаан дээрээс одоо яг сэтгэл зүйн хувьд ч юм уу бус талаас яг сурсан. Тэгээ мэдэрсэн туршлага юу вэ? Яг хөө нөгөө айгүй хрэнчлээд тэгээд нөгөө нэмхрүүгээр олс руу ороод юм ихтэй ингээл хасахтаа ингэж
байж байгаа л тэгээд ингээд stop loss 50 байсан болохоор за яах вэ гэд харж ирсэн аа. Яг нөгөө өмнөх нэг алцаалдаа байдаг шүү дээ. Яг тэрэн шигээ ингээд нөгөө харсаар байгаад ингээд бүр доошлуулчааг. За окей ямар ч миний харсан хамгийн доод зэг дээр бол ирээд за энэ хүрээд алдагдлаа зогсоо игээд өөрөө дараагаа ингээд хагаад тэр алдагдлаа хаасан. Тэр нь бол зөв байж айгүй их доошоо гоожсон байна. Хойлоо бол яг сценарын дуусах төгсөл бол яг энэ зооныг хараад за энэчнээс доошоо орж ирэхгүй юу? Энэ тогтсон байгаа лоб төвшнийг бол эвдэх юм бол арилжаанаас гараарай гэж бол хэлсэн шүү дээ. Тэгээ ер нь бол яг ихэнх тохиолдолд бол стоп лосс тавьж явах хэрэгтэй. Зарим үед бол яг энэ биржүүдийн жоохон волюмтай үеүүдээр стоп лоссыг компьютерын арт байгаа тохиолдолд те. За зүг татаад одоо заримдаа стоп лосс нэг жоохон үнсчээд гэж ярьдэн шүү дээ. Шүргчээд явждаг учраас тэрэн дээр бол жоохон одоо гараараа хаанаа гэсэн байдалтайгаар ингэж стоп лосс тавихгүй ордог. Гэхдээ сэтгэл зүйн хувьд үнэхээр яг асуудал болсон үедээ стоп лосс өдр авах хэрэгтэй шүү заяа. Ер нь стоп лоссгүй орж бас болно тийм. Тэгэхээр сэтгэл зүйн хөвчнийх ингээ айгүй гоё болсон байх тийм үедээ гэсэн. За тэгээ энэчнээс хэрвээ арилж байгаа барьж исэн бол яг өмнөх алдаатайгаа адилхан жоохон найдвартэйгээд барьсан бол тэр чинь бүр чиний дансыг орчтахаар хөдлөн орж ирсэн ба шүү дээ. Нилээн гоцсон, нилээн огцсон бол орж ирсэн тийм үү. За тэнгүүд энэчнээс сурах зүйл нэгдүгээр хоёулаа лото зүг тааруулсан. Дөрмийн дагуу буюу планыхаа дагуу оролт хийсэн. Тэгэхээр нэг тийм муу бол арилж байгаа биш. Планы дагуу орсон арилж учраас тийм муу бол арилж байгаа биш. Мэдээж байнга болох гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр алдагдлаа шиг хоёр ээлжилж явна. За тэгэнгүүтээ өнөөдөр болохоор зэрэг хоёулаа бай арилж байгаа аягүй сайн амжилттай барьсан. За өнөөдөр Лондон орж ирэх хүлээд ерөөхдөө бол би бай арилжааны сигнал бол өгсөн. За энэчнээс энэ сигналыг болохоор зэрэг зөвхөн чамд бас өгөөгүй. Public Telegram дээр бол Instagram дээр бол шууд тэрийг тавиад оролдоо хийсэн. За тэгээ энэчнээс манай хэрвээ Public Telegram байдаг бол энэ сигналыг харах боломжтой байлаа. Public Telegram дээр сөрхөө орсон хүмүүс байх шиг үлээ. Тий байгаа. Уусаа байгаа л да. Мэдээж яг оросны дараа бол нэг 300 400 хүн бол шууд яг 50000 төгрөг бол харж ирсэн. Тэгэхээр вебс нь гарч ирдэ шүү дээ. Тэгэхээр тэрийг хараад би за орж байгаа хүмүүс нэрх байгаа л гэж бас хардаг. За энэчнээс өчтөр бол мэдээ надад нэг тийм санал тавьсан байхгүй одоо за чи өөрөө саналаа хэлчих надад. Тэрсээ юу ч хэлсэн. Нөгөө маржин бас тарилжаа хийгээд. Тэгээ нөгөө ойролцоо данстай цуг ингээд маржин жоохон өндөр маржингаар ингээд цуг оруулах юм руу гэдэг санал тавьсан л та. Тий одоо гэрлэл бол тавьсан шүү дээ. Мэндигийн одоо санал нь юу байсан бэ гэхээр миний одоо энд байгаа данстай адилхан хэмжээний дансаар одоо тий та ингэ цэнэглээд тэгээ жоохон өндөр эрсдэл гаргаад явах үед одоо таны сэтгэл зүйн хүч нь ерөөхдөө харьяа гэсэн бохоггүй. Би тэрийн саналыг хүлээж аваад окей за тэгвэл тгий гээд бол дансныг цэнэглэсэн. Өчтөр болохоор зэрэг би үндсэн дансаар ороод чи хэдэн доллар алдлаа? 174 доллар. 174 доллар өчтөр мэндээ алдаад. Би болохоор өчтөр үндсэн дансаар 2700-800 доллар бараг алдсан. Тэгээд ер нь бол нэлээд үнэтэй өглөөний цай идсэн гэсэн үг. 10 хэдэн сая төгрөгийн өглөөний цай уучлаа шүү дээ. Тэгэхээр яг гэтээ тэгж бодоод бол хэрэггүй жоохон тэгж бодохоор жоохон хэцүү санагддаг. Ашиг алдаг ижлээд явдаг учраас тэгээд өнөөдөр болохоор зэрэг би чиний тэр саналын чинь дагуу цуг байж байгаа дансаа нийлсэн. Тэр данс маань бол одоо бас нэлээд гайгүй явж байна. XM дээр данс нийлсэн 1300 доллар депозит хийгээд за тэгээд энэ дээр бол маржин шахах ч одоо хайшаа яг бүтэн бол шахаагүй. Гэхдээ энэ нэлээд өндөр эрсдэл гаргаад байх айлчаад орё гэх. Сэтгэл зүгээ одоо ямар яаж ингэж баланслуулж барих вэ? Бас өндрөөр орж байгаа тохиолдолд буюу тиймэрхүү сэтгэл зүйн хувьд ямар байдаг вэ гэдэг төсөлтийг хийя гэсэн байхгүй юу? За тэгээ энэ бол XM дээр нээсэн real dance байгаа. Энэ зүүн дээд бол та тарах юм бол real demo гэдэг гараад ирдэг. За тэгээд бид хоёр бол өдөр энэчнээс эхлээд check гэдэг тестер нэг оролт хийж үзсэн. Тэгээд энэчнээс бүтэц задрах үед нь бол баталгаа аваад pull back дээрсэн дахиад арилж байгаа юмсэ. Одоогийн байдлаар бол break even бүгдийн энэ дээр бол болгоцсон. Энэ арилжаанд бол бүгд ямар ч эрсдэлгүй гэсэн үг. За тэгээд энэчнээс дахиад сая би нэг 2 оролт нэмсэн байдалтай байж байна. За чиний хувьд болохоор зэрэг 2 оролт өнөдөр хийсэн тийм. Яг доороос адилхан. За тэгээд нэг нь бол сая хаагаад нэг нь break even хийсэн байна. За нэг нь break even тавингуудаа одоо хоёулаа энэ Азийн биржийн орой хүртэлх зон руу бол харна гэсэн үг. Миний одоо нэг оролт 380 долларын шигтэй гэж байна. Нэг нь бол 80 доллар хаацсан. Тийм болохоор өнөөдөр одоо юм take profit хүртэлхэд нэг 520 долларын ашигтай өнөөдөр гарахаар байна. Тэгэл эн чинь risk reward гэсэн үг байхгүй. Өчтөр 160 доллар зөвлөө. Өнөөдөр 500 болж байгаа гэдэг чинь бол good сайн risk rewardтай оролт хийж байна гэсэн үг. Тэгээ ер нь бол иймэрхүү байдлаар л манайхаа ээлжилж явдаг байгаа шүү.
байн гол нь байн гална гэж бол байхгүй. За тэгээд дээрэс нь товчхон бас энэчнээс идея өгөхөд бол энд байгаа range зоныг бол те би бол дэшиг сэтэлж гарч ирээд энэ Азийн орой хүртэл бол явах гэсэн бодолтой байна. За энэ ногоо нь болохоор resistance гэж хүмүүс андуурч иж магадгүй спорт ч юм уу. Энэ бол тийм биш. Энэ бол daily-гийн time frame дээр үүссэн slippage буюу gap zone байгаа. За энийг бол ханш бас шалгаад тодорхой хэмжээний rejection одоо ийм reaction үзүүлдэг гэсэн үг. За тэгээ ер нь том цагаараа өсөлттэй байгаа шүү дээ. За тэгээ энэ эдгээр энэ хооронд бол нэг баланстай зон үүссэн байсан үгүйсэн. Одоо энэ хоёрын хооронд гэсэн үг шүү дээ. За тэгээд weekly time frame дээр бас ер нь бол нэлээд ажгүй зон дээр буюу бас л мөн gapтэй зон дээр орж ирсэн байсан. За өнөөдрийн хувьд нэлээд хөдөлгөөнийг бол ажиллаж хүлээсний эцсээр том цагаараа харж агаад жижиг цаг дээр бол эхлээд нэг тест оролт хийж үзээд за тест оролт хийхдээ бол цагийн баримжаатай орно. Одоо Аз дээр ингээд гоожод ороод ирсэн юм дээр өчтөр одоо яаж юм те ингээд үргэлжлэл Аз дээр явж байгаа юм. Энэ өмнөх дээр яаж өссөн бол өсөлтөрөл явж байгаа юм. Тэгэхээр ер нь бол Азийн хөдөлгөөний ийм хөдөлгөөнөд чинь бол чигээ дагаад явждаг. Тэгэхээр манайхан бас энэ Азийн энэ шар нь болохоор зэрэг волюмтай хэсэг буюу хамгийн одоо өндөр волюмтай үеийг тэмдэглэж байгаа гэсэн үг. Өглөө 9-оос орой өдөр нэг 13:30 цагаар гэсэн үг. За тэгээ энэ хооронд цаг дуусны дараа өнөөдөр нэг 14 цагийн орчимд бол бид за Азийн биржний волюмтай үеийн дууслаа гэдэг нэг чек оролт буюу тестлээд нэг орсон. Үүний дараа бол баталгаа бид бүтцийн эвдрэл хийж орж ирээд дээрээс нэлээд огцон үеийн баяруудын волюмтай одоо хөдөлгөөн орж ирсэн. За тэгээд pullback өгөхөр бид бол дэшиг хийсэн байгаа. За давхар бол нэг volume hunter платформ байгаа. Тэрийг дараагийн эпизод дээр тусгай дугаараар оруулаа. За тэгээд оролтоо хийсэн одоо сайхан явж байна гэсэн үг. За тэгээд энэ дунд бол мэдээж ашгаа энэчнээс авчих уу яах уу гэдэг ч юм уу тийм бодлоод орж ирнэ. Гэхдээ өчтөр тий хоёлаа $100 одоо алдагдал авчаад өнөөдөр $200 төр хаана гэдэг бол good risk reward биш байхгүй. Тэгэхээр энийг тултал нь сайн байх хэрэгтэй гэсэн үг. За одоо энийг Азийн орой хүртэл өгдөө сайхан барина. Бараг 500 пипний олт гэсэн үг. За тийм байна. За дээрэс нь бол Лондонгийн энэ цаг нь болохоор зэрэг би таад харуулж тий. Энэ өнгөр ялгсан байгаа манайхаа одоо биржүүдийн volume test үлдээж гэсэн үг цагаар. Лондонгийн болохоор 15-аас 18:30 хооронд. За Нью-Йоркийн болохоор 20 цагаас тэг цаг хүртэл. За энэ бол яг албан ёсных биш. Би өөрөө зүгээр голд дээр яриа жоох наан цаг өөрчилсөн байна шүү. За цагууд. Оо гоё явж шүү дээ. Nice. За $1500. За нэг дансаа нэг бүтэн давталчлаа шүү энэ данс дээр. Окей. Сэтгэл зүй бол гайгүй. Нэг сэтгэлгүй нөө. Гайгүй. Зүгээр. Өчтөрийн би бол үндсэн. За яг үндсэн дансаа харуулахгүй би. Үндсэн дансыг бол харуулахгүй. Би данс дээр харуулчих. За тэгээд дээрэс нь өнөөдөр би мэдээд жишээлбэл нэг юм сэтгэл зүй зөвлөгөө өгье гэж бодсон. За энэ юу гэхээр арилжаанд орохоос өмнө эдгээр дөрвөн юм тестийг чи ингээд заавалчгүй өөрөөсөө асуух хэрэгтэй заяа. Тэгэх юм бол сэтгэл зүйгээ бас ингэж тестэлж байгаа нэг хэлбэр гэсэн. За нэгдүгээрх нь өнөөдөр сэтгэл зүй 50 төвлөрсөн байна уу? За окей энэ дээр өөрөөсөө асуух хэрэгтэй. Зарим үед сэтгэл зүйний юм 50 бус сонирхдаг байж болно тийм. За хоёр дахь нь ашигын төлөө бус системийн дагуу арилжаа хийх зорилготой байна уу? Энд дээр жишээлбэл чамд ашигя бодоод за одоо ингээд $500 татгуудаа би тийг нэмнэ гэсэн ашиг бодогдож байна уу? Эсвэл зүгээр системийн дагуу арилж байгаа хийгээд планы дагуу одоо төлөвлөгөөний дагуу оролцоо хийж бодож байна тийм. Энийгээ тодорхойлох хэрэгтэй. Тодорхойлохгүй ч гэсэн ер нь ингээд асуучгаад танд чинь юм өччихдөг төлөвлөгөө. За хэд шунал айдас бүхэнд л мэдрэгдэж байна. За энэ дээр өчтөр чи маш их хэмжээгээр ашиг олцсон байх тохиолдолд маргааш нэмчих хэрэгтэй. Хитрхийг шуналж хөндлөж үйдэг гэсэн үг шүү дээ. За хитрхийг алдсан үедээ бас маргааш нарилж хийхгүй байх хэрэгтэй. Айдас чамайг дагж байгаа. Тэгэхээр айдастай байх үед хүн тодорхой хэмжээний гоё оролтууд бас хийж чаддаггүй. За бухимдал буюу өмнөх өдрийнхөө эсвэл яг өмнөх арилжаа нэрээ тэгээд тодорхой хэмжээний нэг тийм уур хүрсэн арилжаа болсон болвол тийм өдөр алдчихсан тийм өгүүлж олох гол юм гэдэг шүү дээ. Revenge trade тийм revenge trade буюу over trade энэ хийх гэдэг хандлагатай байдаг. Тэгэхээр тийм бухимдалтай байгаа үед бас арилжаа хийхгүй. За урд өдрийн үр дүнгээс үл хамааран шинэ өдрийг хүлээн авч чадчихна. Буюу day trader хүмүүсийн хувьд одоо одоо day trader хүмүүсийн хувьд ялангуяа энэ бол маш чухал зүйл. Яг тэгэхээр чиний өчигдрийн болон өмнөх 7 хоногийн алдагдал ашиг бол өнөөдөр ямар ч хамаахгүй чи өнөөдөр цоошин нэр хийх гэсэн үг. Өглөө босоод өнөөдөр яг л дөрөвнийхээ дагуу дахиад тэр юм давтах хийж хийх гэсэн үг. Тэгэхээр өчтөр муу өдөр байж болно гэхдээ өнөөдрийг шинээр хүлээж авч гин үү гэдэг бас харилж амрах гэсэн. Эсвэл өглөө ч юм энийг бас асуух хэрэгтэй заяа. Тэгээд хэрвээ энэчнээс хоёр нь үгүй гэж чахлагдчих юм бол чи өнөөдөр арилж амрахгүй.
яг л чинь сэтэ санаа. Одоо 100% гоё биш байх гэсэн. Тэгэхээр өнөөдөр бол алгасч хэрэгтэй гэсэн үг байна. За энэ хүү байдлаар өөрсдөө бас тест авч үзээрэй. За дээрэс нь би бас брокерийн талаар нэг юм танилцуулахад XM broker төр яг одоо арилжаа хийж байгаа шүү дээ. XM broker-ийг хүмүүс сприд өндөртэй гэдэг байхгүй. За тэгэхээр би спридийг 5000 чарт дээр яах вэ? За иймэрхүү спридтэй харагдаж байна одоо ask бол bid price. Энэ бол нэг өндөр сприд биш. Яг тэгэхээр XM commission авдаг байхгүй. Энэ бол ультра лоу данс нь. Гэхдээ commission авдаггүй. Зарим брокеруудын хувьд сприд тодорхой хэмжээгээр багасдаг эсвэл бүр zero спридтэй гэж байгаа боловч commission гэдэг. Тэгээ нөгөө ороход авдаг, тэгмэдээ бас хаахад бас авч. Зарим тийм бүр гарахт нь авдаг шүү дээ. Тэгмүүд хоёр талтай ингээд та арилж байгаа нэгээд хаах болгонд чинь commission гэдэг тодорхой дүн аваад хахаар нэг тухайд мэдэрдэхгүй юм шиг мөртлөө сая би нөгөө just market дээр туршилт хийж нэг юм дансан дээр одоо арилжаа хийсэн байхгүй юу? Чи мэдэж шүү дээ. Тэгмүүд тэр дээр жишээлбэл $3,900-аар депозит хийгээд $18,000 ашиг бол гарсан. Тэгээд тэр дээр нийт $18,000 ашиг хийхэд би $1,500 commission төлсөн байсан. Just market. Тэгээд split нь бол XM-с нэг бүр амар зөрүүтэй юм бол байхгүй. За тэнгуүдээ ганц ялгаа нь юу вэ гэхээр би тэр брокероос одоо хүртэл ашиг авч байгаа байгаа. $3,900 буюу депозит хийсэн мөнгөө бол авцсан. Гэхдээ яг ашиг авъя гэд криптогоор таталт хийсэн чи одоо 4 хоногийн турш миний брокероос гарахгүй гацсан байна. Тэгээ орохоор pending гэж байгаа л. Би тэрийг бол гайхаад байгаа. Тэгээд спорт руу юм бичгээр шалгаж байна таны мэдээллийг яасан хийсэн гэдэг байгаа байхгүй. Тэр юу шалгах юм бол би юус ойлгохгүй. Миний одоо юу шалгах гэдэг. Тэгээд 4 хоног байхгүй. Крипто таталт шүү дээ. Тэнгүүд ашиг ингэвт нь ашигын өгдгүү. Яг үг. За яг өгч магадгүй. Гэхдээ ингэж амар өгнө гэдэг бол арай тэмдэг. Гэхдээ гол нь банк биш крипто таталт шүү дээ. Крипто таталтаар $5,000 төгрөг нь бол орж ирэх шүү. Тэнгүүд бүр зарим scam брокерүүд бүр өгөхгүй ч гэж болно. Одоо чамд нэг юм уучлаарай та манай ийм дүрмийг зөрчсөн байгаа учраас таны амар олон дүрм мөрмөөдөөс ярьдаг те. Тэгэх юм бол тэг яах юм яаж чадахгүй шүү дээ. Тэгээд арилж байгаа хийгээл идэг нэг л их сприд багтай өндөр леверэжтэй брокертер хийгээд идэг эргүүлээд ашиг авах гэсэн чинь иймэрхүү байдал гарах юм хэцүү байхгүй. Тийм шүү дээ. Би одоо just market хэрвээ ашиг өгөхгүй бол контент хийн. Just харуулсан тийм хамааралтай юм байвал харж байгаарай. Тэгэхээр тийм байна. Тэгээд XM брокерийн хувьд бол миний хувьд одоо 2 жил гараа хийж байгаа хугацаанд бол нийтдээ би нэлээд хэдэн төгрөг бол татж үзчихсэн. Надад бол ямар ч асуудалгүй байдаг. Дээрэс нь Two Ops Center дээр нь бол очиод үзсэн, захирлуудтай нь үзэж үзээд бол нэлээд том брокер гэдэг нь харагдаж байгаа учраас ойлгомжтой. 190 оронд үйл ажиллагаа явуулдаг брокер. Тэгэхээр мэдээж том брокер том л байх. Одоо том байгаа шүү дээ. Тэнгүүд just market-ийн зүгээр би уучлаарай. Брокерийн нэрд ярьж байгаа бол чиний анхааруулах хэрэгтэй байна. Тийм шүү дээ. Ер нь тэнгүүд хүмүүс төрөлтөлтэй. Тийм. Одоо чиний үед ямар брокер хэрэгжиж байсан? Өмнө анх сурж байгаа ч гэсэн хар мянган л ер нь нөгөө харагдсан баг бүгдэн дээр нь л демоч тэр рилс тэр бүгдийг л нээж үзсэн л дээ. Тэгээ бас надад бас яг нэг юм кейс бас байдаг. Нөгөө дата авах хийх гэсэн чинь тэр бас удаагаад тэнгуүтээ ингээд хүлээгдэж байгаа ямар нэг юм шалгаж гэн бла 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 гэл ямар ч ингээд шилтгаангүй яагч хөхт чинь ашиг өгдөггүй. Бараг 14 онлоо яалаа. Тэгээ өрсүүлдээ ингээд болон амар стресстэй ч авч тэр чинь ингээд таавал надад хэрэгтэй болчиход байдаг. Гэтэ бид ингэсэн чинь миний хийсэн мөнгийг ажилласан мөнгийг өгөхгүй. Тийм байхаар бас айгүй өгсөн юм. Тэгээд удааж нэг арай гэж өгсөн л дээ. За өгсөн бол яах вэ? Би бүр just мөнгөний өгөхгүй байх юм бол контент хийж чадчих. Гэтэ яах вэ? Өчгөр бол гэсэн найдвартай шүү дээ. Гэтэ тиймэрхүү асуудлуудыг бас хүмүүс ихэвчлэн мэддэггүй. Яагаад мэддэггүй вэ гэхээр ихэнх монголчуудын хувьд баланс болон ашиг баг байдаг байхгүй. Одоо $1,000 доторх жишээлбэл ашиг чинь бол өгнө. За ямар ч брокер өгнө. 1000-аас дээшээ гараад 5000-аас дээшээ гараад ирэхээр жишээлбэл жоохон заван брокерүүд нь заварч хэлдэг байхгүй. Тэгэхээр нийт депозит хийсэн мөнгө хүртлээ таавал татаа авалт хийх ямар ч асуудал. Ямар ч одоо брокер төр гэсэн үг. Депозит нийт хийсэн мөнгөө татчих авчаа илүү гарсан ашиг татах гингүүд асуудал үүсэж байгаа бол жоохон явандаа жоохон асуудалтай брокер л гэж ойлгох хэрэгтэй гэсэн үг. За брокерийн хувьд бол тийм байна. Тэгээд брокер зөв сонгох хэрэгтэй шүү. За дээрэс нь бас нэг зар сурталчилгаа хэлэхэд манай Robinhood системийн зүгээс ерөнхийдөө XM брокер төр 20 болон түүнээс дээш доллараар депозит энэ доорх одоо IB партнераар партнер код ашиглаж шинэ данс нээгээд эсвэл public group дээр байгаа линкийг ашиглаад данс нээсэн тохиолдолд тэгээд 20-оос дээш доллар депозит хийгээд зүгээр арилж байгаа хийгдэл хангалттай гэсэн үг. За тэгэх юм бол тухайн одоо зургаа бол дансаа депозит хийсэн дансныхаа зургийг SS хийж над руу явуулаад за сургалтын групптаас өгөө авах боломжтой байгаа шүү. Анхан болон дунд чатны бүх сургалтууд бол энд байгаа. За жишээлх юм бол дунд чатны хичээл дээр
одоо арай те хэрэг та арилж яваад хэдэн сар магадгүй 1-2 жил болж байгаа хагас тийм мэдгтэй хүн байх юм бол энд дунд чатны хичээлүүд бол орно. 7 хоногт нэгээс 2 хичээл орж байгаа. Ер нь над групп ч ингээл байж л юм өстэй. Байж л хугацааны хичээл нэмэгдэл явах. Хугацааны хувьд бол ямар нэг хугацаа бол байхгүй. Ер нь бол хүмүүсийн education талд нь багахан ч гэсэн одоо тус нэмэр болох зорилготой байсан. За анхан шатны хичээл дээр бол broker гэж юу вэ гэдгээс ахуулаад lot size хэрхэн ажиллах яасан хийсэн гэдэг бүхэл юмыг энэ дээр бол оруулна. За тэгээд явандаа ерөнхийдөө бүх хүмүүс маань educate аваад ирэх юм бол гүнзгий шат гэж оруулаад Окей. тэн дээрээ live match явдаг ч юм уу эсвэл арай гүнзгий шатны хичээлүүд бас оруулаад явах гэсэн бодолтой байгаа. За тийм байна. Тэгээд хэрвээ Xen broker дээр IB partner code ашиглаад эсвэл линкээр нээсэн тохиолдолд $20 депозит хийх буюу ерөнхийдөө найдвартай брокер дээр арилж байгаа хийгээл давхар хичээл аав гэсэн үг байхгүй. Тэгээд Xen broker дээр мөн $500 хүртэл 100% бонус 5000 хүртэл 50% бонустай байгаа яг одоогор. Тэгэхээр бас тэр бонусондоо самрах боломжтой байгаа шүү заасан. За тэгээд Xen broker дээр ямар нэгэн дата авалтын асуудал гарах юм бол би 2 нугалж төлөе гэдэг байна шүү дээ. Би батлан дааж байна. Би батлан дааж байна. За тийм байна. Тэгээд дараагийн дугаар дээр бол яг volume гэдэг талаар бас мэдээд хичээл орно. Тэгээ volume-ийн хичээл дээр бас дараагийн эпизодоос та бүхэн хүлээж аваарай. Тэгээд бүгдэнд нь арилжаанд амжилт хүсье. За баг типи цоглоо доо. Тийм шүү дээ. Арай боломжтой. Арай тэгтээ байна уу. За гоё.